Уран зураг орчин үеийн дүрслэх урлагийн гайхамшигт бүтээлүүдээр дамжуулан олон нийтэд боловсрол олгох Монголын өв соёлыг таниулах зорилготой Hue Art Gallery нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Нийгэм соёлын хариуцлагын хүрээнд ер нь бас энэ 5 тухтай олон улсын чанар стандартад нийцсэн тийм ахиц дэвшил авчирсан юм галерей нээя гэсэн тийм хүсэл зорилготой одоо олон хүмүүсийн санал нэгдэж одоо энэ хүү галерей үүд хаалга нээсэн юм аа. Тэгээд олон уран бүтээлчдийг бас таниулах маш чанартай сайн үзэсгэлэнгүүдийг гаргаж явах одоо тийм зорилготой л ажиллаж байна да. Монголын хамгийн отхон Hue Art Gallery нь 850 м2 үзэсгэлэнгийн танхимтай ба нэгэн зэрэг 100 орчим бүтээл дэлгэн үзүүлэх хүчин чадалтай. Үүнээс гадна нийт 200 гаруй бүтээлүүдийг чанар стандартын дагуу урт хугацаанд хадгалах боломж бүхий хадгалалтын өрөөтэй. Ийхүү хоёр дахь үзэсгэлэнтэй өөр өөрийн өнгө аясаар дэлхийд танигдсан 6 уран бүтээлчтэй хамтран хүрээлэн бүү хязгааргүй үзэсгэлэнгээ толилууллаа. Тус хамтарсан үзэсгэлэнд төрийн сойрхолд ардын зураач Дооболт, урлагийн гавьяат зүтгэлдэн Наран гэрэл, Төмөрбаатар, Монгол улсаас Герман улсад суугаа соёлын элч зураач Ган Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан зураач Базар Ван, баримлж Даваа Самбуу нар өөрсдийн 90 гаруй уран бүтээлээ дийлгэж байна. Урлан маань Германд байдаг учраас бүтээлүүд маань бүгд Германд бүтээгдсэн. Тэгээ Монгол улстай бас 20 хэдэн жил үзэсгэлэн гаргаагүй. Тэгээд энд бараг анх удаа ингээд галерейд хамтарч үзэлд оролцож байна. Усны тусгал сэдвийг бол мэдээж бүтээлдээ их хвчлэн харуулахыг хичээж байна л да. Одоо энэ бүтээлүүд маань бол хвчлэн хоёр ертөнцийг харуулж байгаа. Тэгэхээр бидний амьдарч байгаа энэ нийгэм одоо цаг гэж ярина те. Энэ бол бидний одоогийн энэ амьдарч байгаа нийгэм. Нөгөө хоёр дахь амьдрал маань бол бидний өөрсдийн дотоод амьдрал байгаа. Дотоод сэтгэлийн одоо сүнслэг амьдрал маань бол бас өөрийн гэсэн орон зай, оршин тогтнох одоо хүрээтэй байдаг юм а гэдгийг бол харуулж байгаа. Миний бүтээлүүд бол ер нь бол одоо Монголын яг нүүдлийн соёл, ахуй уламжлал, өв соёлыг бол ер нь бол тэр чигээрээ шингээж байгаа. Тэхэн үеийн бүтээлүүдээс ахуулаад сүүлийн бүтээлүүд одоо хөвсөж өөрчлөгдөж байгаа ч гэсэн одоо яг энэ ухамсартай гэх юм уу, ухамсаргүйгээр байгалийн үзэгдлүүдийг одоо өнгүүдийг баримл дээр бол ер нь нэлээд их төлхөө харуулахыг зорддог. Барьцаар нь бол за бэлэн хүрэл боллоо тий. Хүрэл материал боллоо. Тэрэн дээрээс нь шатааж өнгөө тавьдаг. Тэгэхээр зөв энэ нь болохоор өөрөө химийн гаралтай болоод байгаа байхгүй. Тэгэхээр бид нар уран бүтээлчд өөрөө давхар энэ дээр чинь зөвхөн уран бүтээлчээс гадна одоо химийн мэргэжилтэй улсууд болж эхэлж байгаа. Хүрээлэн бүү хязгааргүй үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь бодит реалист зураг, орчин үеийн абстракт, модерн урсгалуудыг багтааснараа онцлог юм. Монголын тал нутаг, өв соёл, сэтгэлгээнд гүн автуулга бүтээлүүдийн куратороор Hue Art Gallery-ийн хамт олон ажилласан бөгөөд өнгө будгийн хослолыг гайхалтай зохицуулсан зорин ирж буй үзэгчдэд сэтгэлийн тайвшрал, гүн бодрлыг төрүүлсээр байна.